Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та нээлттэй ярилцлага нэвтрүүлэг үзэж байна. Өнөөдөр манай зочин гэхэд бүгд мэдээж гадаад хэргийн сайд асан дипломатч Лусангийн Эрдэнэ чулуун. Өнөөдрийн ярианы сэдэв бол Оростой харилцах асуудлууд юм. Сайн байна уу? Сайн байна. Та энэ саяхан анх удаа буряд улсаар очсон байна тий. Тэгээд ямар сэтгэлтэй төрсөн бэ энэ явдлаас? Тий би сайн нэг хувийн журмаар бурядын нийслэл Улаанудэд очсон. Тэнд нэг 7-8 хоноод ирсэн. За. Тий тэгээд надад их цэвэрхэн жижигхэн тийм сайхан хот санагдсан. Тий хүмүүснийх ээлдэг сайхан зантай хүмүүс байна лээ. Их тийм тусрахуу. Тий. Тэгээд би өөрөө яриаг нь бас гайгүй сайн ойлгох юм байна лээ л дээ. Ойлгомоор байна уу? Ойлгож байна л, ойлгодохоор тий ойлгож байна лээ. Тэгээд бас бид нар чинь нэг үндэстэн болохоор бас гэртээ байгаа юм шиг бас адилхан хэмжээгээр санагдчихсэн. Тий. Тэгээ үндэсний хоол нь манайхтай их төстэй. Тий. Тэгээд бас Орос хоол их сайхан хийдэг юм байна лээ. Тий. Би өөрөө олон жил Москвад эхлээд аав ээжтэйгээ дараа нь суралцж байсан болохоор Орос хоолнд их дуртай. Тий. Тэгээд Улаанудэд сайхан үндэсний Орос хоол бас бурядын үндэсний хоол идэх тийм завшаан тийм болцоод энд гарсан. Тэгээд буряд улсаар явхадаа та буряд улсын гүрний телевизэд ярилцлага өгсөн байна тий. Тэгээд Оросын ихэд дэмжиж ярилцлага өгсөн байна гэд. Юм болоод дэмжээ та. За. За яг хуу ер нь бол манай энэ өнөөдрийн олон улсын байдлын талаар би бас өөрийн үзэл бодлоо манай телевизэд бол би ярилцлага өгөл явдаг л да. За. Тий. Тэгээд яг хуу би одоо тэтгэврт гараад нэлээд хэдэн жил болж байгаа учраас би өөрийнхөө үзэл бодлыг бол чөлөөтэй илэрхийлж байгаа. Тэгэхдээ мэдээж хэрэг би хүнийхээ хуваар ярьж байгаа учраас бол би чөлөөтэй ярих надад бүрэн бололцоо байдаг л да. Тий. Тэгээд та бол сая одоо Оросыг одоо энэ дэмжиж гин гэж ярьлаа. Тэр бол үнэн. Гэхдээ би зүгээр нэг дэмжиж байгаа даа биш. Би бол ярилцлагада та Оросоор ярилцсан байна тий? Тий би Оросоор ярьсан. Тий. Оросоор би ярьсан. Жаахан Орос хэлний практик жаахан дутагдж байгаа. Надад дутагдж байгаа байдал надад ажиглагдсан. Тий. Яг хуу хэлийг бол би мартаагүй. Орос хэлийг бол ерөөсөө би мартаагүй. Би зөндөө их юм уншдаг. Дээр нь Орос телевиз их үздэг. Тий. Бүх юм ойлгоно. Гагцгүй нөгөө ярианы хэл байхгүй болохоор тодорхой хэмжээгээр бас үг мөг мартагдах, яг ярьж байгаа үедээ үг мөг мартагдах, заримдаа өгүүлбэр маань яг ном ёсоор гарч ирэхгүй тийм байдал бол хаяа үүсдэг байсан л да. Тийм учраас тийм сая тэр бурядад телевизээр ярьж байхад надад өөрт тэгж санагдсан. Тэгээ ер нь бол энэ практик байхгүй болохоор бас хэцүү юм байна да. Ер нь цаашдаа бол Оросоор их сайн ярьж явахгүй болохгүй юм байна л гэж надад санагдсан. Тэгээд таны бодлоор Эрдэнэ чулуун энэ Орос улсны дэмжих хэрэгтэй байна уу? Яг би өөрөө мэргэжлийн дипломатч хүн л дээ. Тэгээ би одоо 60-аад оны дундуур Москвад дунд сургуулиа төгсөж очоод Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд орж суралцаад төгссөн. Тэгээ 5 жил суралцсан. Дээр нь би өөрийнхөө практикийг би Нью-Йорк хотод манай Нүүбэн дэргэдэх байнгын төлөөлчийн газар практик хийсэн. Гэтэ 6 сар биш. Тэнд байсан манай элчин сайд Дүгэрсрүнгай 6 сар болонгууд дахиад үлдээд 1 жилээр практика үргэлжлүүлэхгүй юу гэд надад санал тавьж байсан. Тэгээд би тэрийг зөвшөөрөөд тэгээд би тэнд жил хагас үндсэндээ болоод тэгээд 72 онд буцаж ирээд Москвад буцаж ирээд диплома хамгаалаад
Тэгээд 72 онд нутагтаа буцаад 72 оноос би гадаад яамд олон улсын байгууллагын хэлцтэй ажиллаж эхэлсэн л дээ. Ер нь миний дипломат албанд ажилласны ер нь бараг 80-90% нь бол олон улсын байгууллагатай холбоотой байсан. Тэгээ би бол олон улсын байгууллагын хэлцтэй ажиллаж байхдаа яг нэгдсэн үндэсний байгууллагыг бол хариуцж ийсэн. Нэгдсэн үндэсний байгууллага дотроо бол улс төрийн асуудлууд, аюулгүй байдлын асуудлууд, зэвсэг хураах асуудлуудыг би хариуцдаг байсан. Өөрөөр хэлбэл Нобелийн ерөнхий ассамблеэд хилцдэг асуудлууд, тэгээд Нобелийн ерөнхий ассамблеийн 1-р хороонд аюулгүй байдал, зэвсэг хураахтай холбоотой асуудлуудыг хилцдэг байсан. Энэ асуудлуудыг би хариуцдаг байсан л да. Тий. Тэгээд энэ юм таны ярилцлагаа манайх сонсоод тэгээд их сонин гэхдээ энэ Украинд болж байсан дэсний та энэ Карибын юм бонд Монголоор хямралтай хацуулсан байна тий. Тэгээд тэдэнд нийтлэл зүйл юу байдаг вэ? Тэр зүгээрээ та. Тий. Би Бурятын телевизээр ярьж байхдаа яг энэ тухай ярьсан. Тий. Украины асуудлаар ярих юм бол их олон юм ярьж болно тий. Гэтэ би энэ дээр яг нэг гол зарчмын асуудлыг л тавьж гаргасан л да. Би тэн дээр юу ярьсан гэхээр ерөөсөө аливаа улс өөрийнхөө аюулгүй байдлыг нөгөө улсын аюулгүй байдлыг сулруулах замаар өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж болдоггүй юм а гэдэг л санааг би хэлсэн. Энэ зарчим бол олон улсын одоо гэрээ хэлцээнүүд, олон улсын одоо дээд хэмжээнд одоо ялангуяа Европыг би яриа л да. Америкийн нэгдсэн улс оролцоод, Европын орнууд оролцоод, Оросын холбооны улс оролцсон одоо жишээл Стамбулын том тунхаглал гарсан байгаа. Одоо өмнөх ч том хурлуудаас гарсан тогтоол шийдвэрүүд байдгийн шүү дээ. Тэгээ тэн дээр бол ерөөсөө энэ аюулгүй байдлыг бол ерөөсөө нөгөө улсын аюулгүй байдлыг солируулах замаар өөрийнхөө аюулгүй байдлыг бол хамгаалж болдоггүй юм а гэдэг зарчмыг тэнд тодорхой бичиж оруулсан байгаа байхгүй юу. Тий. Өөрөөр хэлбэл энэ аюулгүй байдал гэдэг ойлголт маань ерөөсөө их тодорхой байх ёстой. Бүх улс орнуудад аюулгүй байдал адил тэгш үйлчилдэг байх ёстой байхгүй юу. Тэгжээж эн чинь надад одоо альва нэгэн улсад аюул учрахгүй байх юм бол тэр бол тухайн улс бол одоо жишээлбэл өөрийнхөө аюулгүй байдлыг бэхжүүлэх гэж зэр зэвсэгт одоо их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй болох байхгүй юу. Тэгэхээр энэ талаас нь хамгийн гол нь энэ том гэрээ хэлцээрүүдэд энэ заалт ингээд орчхоод батлагдчихад бүгдээрээ тэрнийг хүлээн зөвшөөрөөд өөрөөр хэлбэл олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим болоод батлагдчихлаа шүү дээ. Тэгэхээр энийг баримтлахгүй явах юм бол асуудал бол тэгэл буруу тишээ хувирна л гэсэн үг л дээ. Тэр утгаар би юу хэлж гэнэ вэ гэхээр Карибын тэнгисийн одоо 62 оны Карибын тэнгисийн хямрал боллоо шүү дээ. Тэгээ одоо энэ Украины асуудалтай би адилтгаж үзэж байгаа байхгүй юу? Харин тэр их сонирн байна. Тэгэхээр яг тэр үед бол жишээ нь байдал яаж өрнөсөн бэ гэхээр яг энийг товчхон ярил л да. Тэгээ зөвлөлтийн засгийн газар тэр үед Хрущев одоо засгийн газрын тэргүүн байсан. Тэр үед анууд Джон Кеннеди ерөнхийлөгч байсан. Тэгэхэд бол яг тухайн үедээ Кубад өөрийн дунд зайны цөмийн зэвсэгтэй пуужингуудаа байрлуулж эхэлсэн байхгүй юу? Тийм зөвлөл холбоотуулсан. Тэр нь бол юу гэсэн үг гэхээр энэ чи одоо Флорида одоо хамгийн өмнөд хэсэг Флорида байна шүү дээ. Флоридагаас нэг 80 хэдэн милийн л зайны асуудал байж байна шүү дээ. Өөрөөр Украин тэр Кубад байрлуулсан тэр цөмийн зэвсэгтэй пуужингууд бол Вашингтон руу хэдхэн минутын дотор л 3-4 минутын дотор л хүрнэ л гэсэн үг шүү дээ. Энэ бол Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдалд бол хүчтэй занал хийлэл болсон байхгүй юу. Тэгэхээр энийг бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс зүгээр хараад суухгүй шүү дээ. Энд чинь нэгдсэн үндэсний байгууллага дээр маш их маргаан дагуулсан асуудал болсон. Тэр тухайн үед тэр бол хоёр орны хоорондын байдал бол маш их хурцсан. Тэгээ аюулгүй зөвлөл дээр энэ асуудлыг чи олон удаа ярилцж байсан тэр үед. Тэгээ тэр үед яасан гэхээр ерөөсө Кеннеди ерөнхийлөгч юу гэсэн гэхээр ерөөсөө энийг татаж гаргаа. Татаж гаргахгүй бол одоо бид нэр ерөөсөө та нартаа дайтнаа л гэдэг асуудал гаргаж ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл
Дэлхий бол дэлхийн 3 дахь дайнд ойртоод ирсэн байхгүй юу? Тэгээд бүр цөмийн зэвсэг хэрглэж болох үз байдал үүссэн байхгүй юу? Анхудаа. Тэгэхээр энэ байдлыг мэдээж хэрэг цөмийн дайн үүсгэл юм болвол ямар өнөөдөр энэ дэлхий дээр хүн үлдэхүү үгүй юу гэдэг асуудал гарна шүү дээ. Цөмийн зэвсгийг Америкийн анхудаа Японд хэрэгэлсэн шүү дээ. 2 удаа. Хирошима, Нагасаки 2-т. Тэгэхэд тэнд хэрэгэлсэн зэвсэг их жижигхэн цөмийн зэвсэг байсан. Тэгэхэд ямар их аюултай зэвсэг гэдгээ тэнд бол их тодорхой харуулсан шүү дээ. Уул нь бол тэртээ тэрэнгүү Япон тэр үед бол ялагдах нь тодорхой байсан учраас Трумэн ерөнхийлөгч цөмийн зэвсэг тэнд хэрэглэх ямар ч шаардлага байхгүй байсан байхгүй юу? Яг нарийн ярил. Тэгээд тэрнийг хэрэгэлсэн 200 гаруй мянган хүн тэнд алагдсан шүү дээ. Ганцхан хотод л гэж ярихад. Тэгээ эн чинь энгийн ард иргэдэг. Эн чинь цэргийн баазууд, цэргийн армийнх нь эсрэг бол дайтаагүй хэрэг дээрээ ард түмний устгасан шүү дээ. Тэгэхдээ таны бодлоор энэ Кеннеди Хрущев хоёр хөвөө ойлгосон байна. Тэгээд мэдээж хэрэг эн чинь цөмийн дайны аюул занал ойртоод ирэнгүүц хоёр төрлийн тэргүүн чинь хоорондоо ярьж асуудлыг тэгээд нэг тийш нь болгосон байхгүй юу? Одоо бол хэн юм ярилцлага болно. Хэн Кеннеди Хрущев шиг болох ёстой хэд вэ? Ямар хүмүүс? Одоо чинь юу шүү дээ? Путин Зеленский, Путин Трамп. Путин Трамп хоёр бол мэдээж хэрэг яриагаа эхлүүлээд ингээд явж штэ. Тий, энэ бол их зөв алхам болсон. Тий. Гэхдээ би өмнөх юма яриад дуусгачихмаар байна л да. Яг гэвэл тэгэхээр одоо яг Америкийн аюулгүй байдалд зөвлөлтийн цөмийн зэвсэг ихэнх аюулгүй байдалд нь занал хийсэн байдлыг үүсгэж байгаа үстэй тийм үү? За. Тэгэхээр одоо хэрвээ Украин НАТОд ороод НАТОд гишүүнээр нь орох юм бол НАТО тэр дотроо Америкийн нэгдсэн улс өөрийнхөө цөмийн зэвсгийг Пужинт зэвсгээ Украинд байрлуулах бүрэн боломжтой болж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө Украины Украин Оросын хил дээр Америкийн эсвэл нэгсэндээ НАТОгийн цөмийн зэвсэгтэй пужингууд байрлуулах юм бол тэр зэвсэг чинь тэр пужин чинь Москва хүртэл ерөөсөө 4-5 минутанд л хүрнэ гэж байгаа шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Оросууд зүгээр хараад суухгүй шүү дээ. Тухайн үед Джон Кеннеди бас л тийм байдлаар л хандсан шүү дээ. Одоо Путин яг л тэр байдлаар хандж байгаа үстэй. Яагад гэвэл Оросын холбооны улсын аюулгүй байдалд ноцтой аюул занал учирж байгаа учраас энэ асуудлыг нэг тийш нь болгохоос өөр аргагүй байсан. Харамсалтай нь Жо Байдены үед яриа хэлцээ Америк Оросын хооронд бол үнцэнтэй байхгүй байсан шүү дээ. Тэгээ байдал ингээд хурццаар явсаар хагаад үндсэндээ дайнд хүргэлээ шүү дээ. Тэгэхээр энэ дайн хийн эхлүүлсэн бэ гэх тухай зөндөл яригдж байгаа шүү дээ. Тэгээд энэ тэмдгүүл одоо манайхан ч тэр бас зарим нь одоо Оросын холбооны улс л Украины эсрэг одоо төрмгийл үлдсэн гэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэний цаана үүх түүх нь юу байсан юм бэ? Яагаад тийш нь зэрэг оруулах болсон юм бэ гэдэг асуудлыг наривчил судлах хэрэгтэй биз дээ. Тэгэхээр тэр асуудлыг судлахгүйгээр шууд л одоо төрөмгийн үйлдэлээ гэж одоо тийм дүгнэлт хийх нь бол би дутуу дулмаг асуудал болов гэж би дотроо бодож байна. Тэгэхээр яагаад тэр юу оруулав? Тэгээ би энэ дээр бол зөвхөн миний өөрийн бодол санаа биш л дээ. Заримдаа бол хүмүүс Эрдэнэ чулуун Оросыг дэмжиж байгаа учраас л одоо сохроор ингээл дэмжиж явж байгаа
шахуу юм одоо манайхан ярьж байгаа шүү дээ зарим бүгдээр биш үү өнөө болоход Аанугийн тэргүүн Трамп таны хэлсэн үгүй зөвшөөрөл байна шүү. Үндсэндээ тийм. Үндсэндээ тийм. Тэгэхээр эн чинь хэрэг дээр эн чинь барууныхан өөрсдөө энэ дайныг өдөөсөн гэдгийг хүлийн зөвшөөрсөн шүү дээ. Энийг яагаад өнөөдөр манайхан ярихгүй байна вэ? Ярихгүй суугаад байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр өөрснөө өдөөсөн. Эний чинь бүр тодорхой хэлье л да. НАТО-гийн одоо ерөнхий нарийн бичгийн дарга бол дарга нь байсан Столтенберг гэж хүн байна. За. Энэ хүн ч өөрөө шууд хэлсэн шүү дээ. Энэ дайн 22 онд эхлэегүй. Энэ дайн 14 онд 2014 онд эхэлсэн гэж өөрөө шууд хэлсэн шүү дээ. Энд чи юу гэсэн үг вэ? Маш тодорхой хэлж байна шүү дээ. Германы гадаад хэргийн сайд Бербок. За. Бас тэгсэн шүү дээ. Энэ дан 14 оноос эхэлсэн гэж нэгд. Хоёрдугаард маань юм бас их тодорхой юм хэлсэн шүү дээ. Энэ бол Орос Украины дайн биш ээ гэж хэлсэн шүү дээ. Энэ бол Орос барууны ертөнцийн дайлж байгаа дайн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд энэ чинь их тодорхой юм хэлж байгаа биз? Энэ чинь өөрөөсөө хүлийн зөвшөөрчөд байж шүү дээ. Хэрэг дээр. Тэгээд энэ дан яагаад үүссэн бэ гэд цааш нь үргэлжлүүлээд ярил л да. Яга манайхан өнөөдөр Минскийн хэлцээрийн тухай ярихгүй байгаа юм. За. Минскийн хэлцээрийг бид нар ярьж ах хэрэгтэй шүү дээ. 14 онд чинь яагаад Минскийн хэлцээр байгуулагдав? Тэрнээс чи өмнө болсон үйл явдлуудыг бид нар бас бодох хэрэгтэй шүү дээ. 2004 оноос ерөөсөө энэ Украинд дотоод байдалд нь ямар өөрчлөлтүүд орж ирснийг эргээд харах хэрэгтэй л дээ. Тэгдэггүй байна шүү дээ. Тэрний чинь ингээд бүгдийг ингээд харахаар ерөөсөө эн чинь Украин бол Оросын холбооны улстай энэ хоёрын хоорондын харилцаа бол ингээл ерөөсөө шат дараалан мууцсараагаал ирсэн шүү дээ. Яг гоо дундуур нь бас нааштай юмнууд бас гарч ирснийг бол би үгүйсэхгүй. Гэхдээ нийт ерөнхий үйл явцыг харах юм бол ерөөсөө энэ хоёр улсын чинь хоорондын харилцаа бол маш их муудаад ирсэн шүү дээ. Тэгээд эн чинь яав одоо бид нар Евромайдан гэж ярьж байгаа үстэй. Тэрний өмнө чинь одоо нөгөө улбар шар хувьсгал болсон. Тэр үед чинь одоо ингээд засаг төрийг барууныхны ялангуяа Америкийнхний мөнгөөр энэ хувьсгалуудыг чинь хийсэн шүү дээ. Энэ чинь өөрсдөө хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Жишээлбэл Евромайданыг зохион байгуулахад Америкийн нэгдсэн улс $5 тэрбум зарцуулсан гэж байгаа шүү дээ. Би энийг зүгээр толгооноосоо гаргаж байгаа тоо биш. Өөрсдийнх нь гаргасан тоо байж байгаа шүү дээ. Тэгэхээр Евромайданы чинь гаргаад тэрнээс чинь болоод тэнд байсан одоо хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгчийг унгаагаад өөрийнхөө хүнийг тавиа үсттэй. Тэгээ сүүлдээ Порошенко Зеленский гэдэг одоо Зеленский ямар хөө байдалтай байж байгааг бол бид нэр ингээд харж байгаа үсттэй. Тэ? Аха тэгэхээр энэ нь Орос улсын Монгол улснаа яагаад дэмжих вэ гэж юм гэж санана. Оросыг яаж дэмжих вэ гэж энэ Монгол улс яаж дэмжих чадах вэ? Гэхдээ яг одоо бол манай засгийн газрын байр суурь бол тийм нэлээд тийм дундыг барьсан. За. Ер нь асуудлыг бол эвзүүгээр шийдэх нь зүйтэй. За. Тайван замаар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. За ерөнхий зарчим нь бол зөв. Энийг бол би зөв л гэж бодож байна. Энэ байр суурь бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеэд Украины асуудлаар батлагдж ирсэн тогтоол шийдвэрүүд дээр бол тодорхой харагдсан. За. Тэгээ Монгол орн бол тэнд төдөлдсөн. За. Тэрнийг бол ойлгож болно. Тэг. Ягаад гэвэл нэлээд олон орн төдөлдсөн. Ягаад гэвэл ер нь аливаа дайны эсрэг ямар ч улс бол дайн гэдгийг бол дэмжихгүй шүү дээ. Гэхдээ дайн үүссэн шалтгааныг бид нөр өөрсдөө тодорхой гаргаж дүгнэлтээ хийжээж дараагийнхаа алхмыг боддог л байх ёстой шүү дээ. Тэгээ би тэр үүднээс л ярьж байна л да. Тэгэхээр энийг бид нэр ярихгүйгээр зүгээр л одоо Оросын холбооны улс Украины эсрэг одоо бүрэн улсын эсрэг төрөмгийлэл үйлдсэн зэрэг зэвсгээ одоо оруулсан гэд ярих нь би бол дутуу асуудалд хандаж байна да. Дутуу дулмаг асуудалд хандаж байна да л гэж хэлэхээр байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол талаас нь харж агаад яагаад ийм байдалд орчваа гэдгийг ярих хэрэгтэй шүү дээ. Та нар эргээд бодоод үзэл дээ. Эн чинь
НАТО 49 онд байгуулагдсан. За. Варшавын гэрээний орнууд хариуд нь 55 онд байгуулагдсан. Тийм ээ. Тэр үед яг аргагүй. Хоёр систем сөргөлдөж исэн учраас ингэж байгуул. Дараа нь 30-аад жил болж ийж харилцан ойлголцож Хельсинкийн тунхаглалд гарын үсэг зурсан шүү дээ. Тэр бол маш их чухал юм болсон. Тийм. Өөрөөр хэлбэл инх тайван замаар улс орнууд бол ажид төрж болдгийм байна гэдгийг бол тэр харуулсан л да. Тэгээд Брежневийн үеийг та нар санаж байгаа бах. Тийм. Эн чинь одоо 1972 онд ерөөсөө Америкийн нэгдсэн улс, Зөвлөл холбоод улс 2 цөмийн зэвсгийг ерөөсөө хэрэгжилж болохгүй юм байна гэдэг дүгнэлтэнд аль аль нь хүрсэн байгаа байхгүй юу? Яагаад гэвэл эн чинь зүгээр нэг хоёр улс устдаа зогсохгүй. Дэлхийн нийтийг устгах аюултай зэвсэг үйлдвэрлэсэн учраас цөмийн зэвсгийг бол аливаа одоо харилцаа олон улсын харилцаанд бол цөмийн зэвсгийг хэрэгжилж болохгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Энэ маш чухал дүгнэлт байсан. Тэгэхээр нэг ярилцаадаа бусвал энэ таны бодомжрол энэ Украинийн асуудал нь яаж дуусах вэ гэж юм биш санана. Гэхдээ яг одоо ингээд байдал Трамп сонгогдоод 2 дахь удаага цагаан ордонд орж ирлээ шүү дээ. Тэгээд мань хүн өмнө нь ч одоо мэдгдэл хийж ирснийг бол хүн болгон мэдж байгаа. Мань хүн ярьж илээс л да тухайн үед хэд удаа. Би бол одоо ерөнхий гишүүр сонгогдох юм бол зөвхөн 24 цагийн дотор Украины дайны асуудлыг нэг тийш нь болгоно гэж. Хөрөөл эв зүгээр шийдвэл чадна гэж л ярьж байсан л да. За яг 24 цаг гэдэг чинь бол тийм бодиттой асуудал биш л дээ мэдээж яриг. Тэгэхдээ их түргэн энэ асуудлыг шийднэ гэсэн санаа энэ цаана л явж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ерөнхийлөгчөөр сонгогдчиход ерөөсөө ганц хоёрхан сарал болж штэ. Тэгээд хэн Трамп бол их түргэн алхмууд хийж байна. За. Ер нь бол миний зүгээр бодож байгаагаар бол их тийм нааштай алхмууд болж байна. Тэгээ одоо ингээд Сауди Арабид хоёр тал за гадаад хэргийн сайд нарын хэмжээнд уулзчлаа тий. Энэ асуудал ерөөсөө хоёр орны хооронд энэ зөвхөн Украины асуудал биш. Хоёр орны хоорондын бүхий л харилцааг хэвийн болох асуудал дээр ярилцахаар шийдчихлээ шүү дээ. Тэгээд энэ асуудлуудыг ярих аль аль нь хоёулаа ажлын хэсэг байгуулчлаа. Тэгээ одоо асуудлуудыг наривчлаад бүр нарийн асуудлуудаа ингээд шийдээд хоорондоо тохироод явж байна. Энэ чи юу гэсэн үг гэхээр дараа нь дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг л хийж байгаа байхгүй юу? Тийм. За өмнө нь та нар бас бид мэдж байгаа хэвлэл мэдээлэлээр сонсч байсан Путин Трамп хоёр уцаар ярьсан. Цаг хагас ярьсан байсан. Маш чухал яриа болсон. Тий. Эцсийн эцэст энэ ярианы үндсэн дээр бүх асуудал нэг тийшээ болоод явж эхэллээ шүү дээ. Асуудал өөрөөр хэлбэл асуудлаа бол зөв голдрлуун л оруулж яана л гэсэн үг л дээ. Тий. Тэгэхээр энэ сайн эхлэл гэж хэлэх хэрэгтэй. Одоо бол бүх юм сайхан амархан болчихно гэж би хэлж чадахгүй байна. Би зөвхөн мэрэгжилтийн хүний ингээд нүдээр ингээд харахад бол бас нэлээд хугацаа шаардагдана. Энд тэнд очиод зогсчихыг бол үгүйсэхгүй. Яагаад гэвэл хоёр талын байр суурь бол эрсдэс байж бас энэ олон юм дээр нийлэхгүй байгаа шүү дээ. Ялангуяа энд чинь Украины одоогийн засгийн газрын Зеленскийн байр суурь их чухал байгаа. Одоогийн ярьж байгаагаас нь үзэхэд бол ерөөсөө нэлээд байр суурь нь бол хатуу байгаа. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаад байх юм бол хилэлцээд амархан урагшлаад явахгүй гэж бодож байна. Тэгэхээр одоо эн чинь мэдээж хэрэг Америк Орос хоёр хилцээгээ эхлүүлчихлээ шүү дээ. Энэ чухал улс төрийн чухал үндэс бий болоод ирж байна. Цаашаа явах. Тий. Нааштайгаар асуудлуудыг шийдэх боломж бол гарч ирж байна. Тий. Одоо бол мэдээж хэрэг тэгээд Украин тэгээд эн чинь Европ орнуудын яриа хэлцээнд орно доо. Тий. Яриа хэлцээнд орно. Тэгэхээр одоо ерөөсөө цаашдаа бол олон талт хилцээ
явж эхэлнэ л дээ. За одоо жишээлбэл Европын орнууд ч гэсэн одоо Трамп гарч ирснээс ч хойш нэлээд их сандарч штэ та нар анзаарж байгаа биз дээ. Парист ч гэсэн, Лондонд ч гэсэн Европын орнууд дээд хэмжээнд уулзалт хийгээд явж байна. Тэгэхээр чинь бол ерөөсөө одоо Трамп одоо НАТОг дэмжихэл байх юм бол өөрсдийнхөө аюулгүй байдлыг бид өөрсдөө хамгаалахаас өөр аргагүй боллоо гэдгээ үндсэндээ ойлгоод ер нь цаашдаа яах ёстой юм бэ гэдгээ ярьж эхэлж штэ. Еврокомиссийн дарга хатагтай фон дер Лайен сая явтрахын бас юу яасан штэ. Мэдээлэл хийсэн. Тэр мэдээлэлдээ бол ерөөсөө Европын орнууд ойрын хэдэн жилд $800 тэрбум зэр зэвсэгт зарцуулах нь зүйтэй гэсэн саналтай гарч ирсэн. Тэр одоо яг эцсийн шийдвэр үү биш үү би тэрнийг хэлж мэдэхгүй байна. Энэ Европын орнууд өөрсдөө шийднэ. Тэгээд эн чинь ямар алхмууд Европын орнууд одоо хийж байна гэхээр юмыг яаж мэдэх вэ? Америкийн нэгдсэн улс одоо ингээл НАТОг дэмжихгүй, НАТОд одоо өөрийнхөө одоо цөмийн зэвсгээр Европын орнуудыг хамгаалахгүй тийм байдлаар бол хэрвээ орхол юм бол бид өөрсдөө хамгаалахгүй болохгүй байна гэсэн л тийм юу гарч ирж байна л да. Би нэг юм уучлаарай. Тэгээд одоо жишээлбэл өөрийнхөө саяхан бас Макрон мэдээлэл хийсэн шүү дээ. За. Өөрийнхөө цөмийн зэвсгээр би одоо Европын одоо орнуудыг, НАТОгийн орнуудыг одоо ингээд хамгаална гэсэн мэдээлэл хийж байна. Тэгэхээр мэдээж хэрэг Францын цөмийн зэвсэг, Английн цөмийн зэвсэг хоёрыг нийлүүлээд ч Оросч бай, Америкч бай энэ хоёр том улсын цөмийн зэвсгийн одоо нөөцтэй харьцуулах юм бол өчөөхөн жоохон юм байгаа шүү дээ. Хамгаалж чадах уу үгүй юу гэдэг асуудал аяндаа гарч ирнэ шүү дээ. Тэгээд би нэг аюугүй нэг асуудал тавихаа санана ш та. Энэ дайлжаахан газарт хөвөө олвоогүй хэн аялгаж чадах вэ? Хөвөө олвоогүй. Энэ дайнд хэн аялгаа? Мөн. Тий. Зөв. Тэгэхээр юу л да? Ер нь цөмийн дайнд байна шүү дээ. За. Цөмийн дайнд ялагч гэж байхгүй шүү дээ. Тийм тал байхгүй шүү дээ. Цөмийн дайн болох юм бол ерөөсөө тэгэл ганц Украин Орос биш бүхий дэлхий. Дэлхий устнаа л гэсэн үг байхгүй юу? Туйлын аюултай. Туйлын аюултай зүйл. Тэгээд хамгийн гол нь энэ чинь аль 70-аад оны ихээр Америк, Орос хоёр чинь цөмийн дайнд ялагч байхгүй гэдэг дүгнэлтэнд өөрсдөө хүрээд тэрнийг гарын үсэг зурсан бичиг баримтанда оруулсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо энэ байдал улам цаашаа даймжраал байх юм бол өнөө тэрний ойлгоно уу? Гэхдээ ер нь Европын орнуудын зарим орнуудын ярьж байсан юмнаас эргээд харахад дээр нь одоо жишээлбэл одоо энэ Макронч бай. Та нар хараа л да. Макроны ярьж байгаа зүйлүүдийг хар. Жо Байдны ярьж исэн зүйлүүдийг л хараа л да. Ерөөсөө ойлгоно уу? Ерөөсөө яг уу тэд нар бол аль болохоор цаад зорилго нь бол стратегийн талаар Оросын холбооны улсыг сулруулах тийм л эцсийн зорилготой л явж байгаа шүү дээ. Тэгээ тэр болгоомжтой юм уу? Болохгүй л. Болохгүй юу? Боломжгүй гэдгийг сая ерөөсөө сүүлийн 10 хэдэн жилийн ерөөсөө байдал тодорхой харуулчихлаа шүү дээ. Хэдэн мянган хориг. Тий. Баруун Европын орнууд, Америкийн нэгдсэн улс санкц тий. Одоо тий хориг тавилаа шүү дээ. Оросын холбооны улсын эсрэг. Тэр нь үр дүн төрсөн үү? Хүрээгүй шүү дээ. Тий. Одоо Оросын холбооны улсын эдийн засгийн өсөлтөнд 4% гаргаа явуулчихлаа шүү дээ. Тэгээ Америк, Европтой харьцуулаад үзтээ. Эдгээр чинь цөм эдийн засгийн бүр хямралд үндсэндээ орчоод иж шүү дээ. Ялангуяа Европын орнуудыг аваад үзэл дээ. Бүх юмных нь үн нэмэгдсэн. Яагаад өнөөдөр Европ өнөөг хүртэл маш их хурдцтай эдийн засгийн талаар хөгжиж ирсэн бэ гэхээр Оросын хямдхан байгалийн хийн дээр бүх юм нь үндэслэдэг байж байсан байхгүй юу? Одоо Америкаас ирж байгаа байгалийн хийгэл аваад үзэлтэй. 2-3 дахин илүү үнэтэй шүү дээ.
Тэгэхээр 2-3 дахин илүү үнэтэй болно гэдэг чинь эдийн засагт нь ямар нэгэн байдлаар муугар нөлөөлж л таараа да. Тэгэхээр одоо Германд ч гэсэн одоо зарим намууд нь бол ярьж штэ. Одоо тэр сөрөг намууд нь бол бүгдээр л ярьж штэ. Оросын одоо хямдхан байгалийн хийг одоо авах хэрэгтэй, шаардлагатай, цаашид хөгжихэд бол их чухал гэдгийг чинь яриад сууж байгаа штэ. Тэгэхээр эн чинь нэг юм л хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр чинь бол үндсэндээ бол Европ бол энэ байгалийн хий авч чадхаа болцсон учраас эдийн засгийн бол ихээхэн хүндрэлтэй байдалд орж байна. Одоо Европын одоо ялангуяа Германы одоо жишээлбэл маш их олон үйлдвэрүүд Америк руу нүвж штэ. Энийг одоо юу гэж хэлэх вэ? Тэгэхээр эн чинь бол цаашдаа бол энэ Европ орнууд өөрсдөө энийг бодож л зөв шийдвэр гаргах байх л гэж одоо найдаж байна. Гэхдээ мэдээж хэрэг Америкийн байр суурь бол их чухал. Эцээст бол Жо Байдены үед та нар мэдж байгаа шүү дээ. Ерөөсөө Европын орнууд чи ерөөсөө Жо Байдены хэлээр үгээр л явж исэн шүү дээ. Юу мань хүн хэлнэ үү? Тэргээр л явж исэн. Дуулууртай хүмүүс байсан. Одоо байдал өөрчлөгдөж байна. Энэ дэлхийн ирээдүйн хэрхэн та харж байна вэ? Яг би бол ямар ч хүн зөвхөн би өөрөө ч биш л дээ. Ер нь ямар ч хүн дэлхийн хөгжлийг бол өдрөөр л харахыг хичээдэг. Тэгэхдээ өнөөдөр байдал бол олон улсын байдал бол маш их хурцдмал байна. Тэ цөмийн дайны аюул бол нэлээд ойртоод ирчлээ. Оросын холбооны улс өөрийнхөө цөмийн номлолд 2 удаа өөрчлөлт орууллаа шүү дээ. За. Зүгээр оруулаагүй шүү дээ тэр чинь. Шаардлага гараад орууллаа шүү дээ. Дээр нь энэ тухайн үедээ зөвлөл холбоот улс, дараа нь Оросын холбооны улс байх үед Америктэй байгуулсан олон сайхан гэрээ хэлцээрүүд байсан шүү дээ. Цөмийн зэвсгийн цөмийн дайны аюул занлаас урьдчилан сэргийлэх, за тэгээ цөмийн зэвсгийг хорогдуулах тухай олон гэрээ хэлцээрүүд. Харамсалтай нь Америкийн нэгдсэн улс бараг бүгдийг хүчингүй болгосон шүү дээ. Өөрөөр хэлбэл энэс чинь болоод цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал бол ерөөсөө одоо эргээд гаарч штт. Өнөөдөр дэлхий дээр та нар бодоод үзэл дээ энэ ч одоо хамгийн их зэр зэвсэгт одоо хөрөнгө зарцуулж байгаа улс Америкийн нэгдсэн улс л байна штт. Өмнө нь ч тийм байсан, одоо ч тийм байна. 70-аад оны эхэнд бол 200 гаруй тэрбум доллар зарцуулдаг байсан. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс 900 гаруй тэрбум доллар. Одоо нэг их 80 долларт хүрэх гэж байна. Тэгэхэд Оросын холбооны улсын цэргийн зардал хэдүү? Одоогоор тэр нэлээд нэмэгдсэн боловч 120 тэрбум доллар байгаа шүү дээ. Хятадх бас одоо хятадх бол нэлээд дээгүүр орж байгаа. Одоо 200 гаруй тэрбум доллар болцсон байгаа бах. Би одоо нарийн тоонуудыг бас сайн мэдэхгүй байна. Ердийн хүн энэ манай энэ түрүүгнээ дууссан. Тэгээд та энэ манай үзэгчдээд өрөнгөө хүслөө хлээрээ ихэд дүн хлээрээ тий тодорхойгоор юм нөө жоохноор энэ юунд Монгол улс Оросоо дэмжих хэрэгтэй вэ гэж манай үзэгчдээд хэлчихөөрэй цаа. Энэ богиных нь ортой. Гадаад бодлогын асуудал бол их нарийн асуудал л да. Тийм байна. Тий тэр чинь одоо шууд одоо дэмждэг юм байна. Эсэргүүцдэг юм байна, дундыг баримталдаг юм байна. Тэгэхээр энэ дээр бол одоо тухайн асуудлаас болоод одоо жишээл Монгол улсын засгийн газар бол өөрийнхөө байр суурийг бол илэрхийлдэг л дээ. Тий. Тэгвэл бол би юу гэж боддоггүй гэхээр манай гадаад бодлогын номлол гэж байна. Тухайн үедээ 94 онд батлагдаад дараа нь 2011 онд Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал шинжлэгдсэн. Шинжилсэн редакц хийсэн байж байгаа. Өмнө нь ч тэр, одоо ч тэр ерөөсөө гадаад бодлогын энэ тэргүүний зорилт бол хоёр хөрштөг. За. Харилцаагаа Хятад Орос хоёр. Тий. Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улстай харилцаагаа одоо найрсаг харилцаагаа бол хөгжүүлэх тухай асуудал байдаг. Тэр утгаараа бол бид нэр тэгтээ энэ дээр нэг чухал юм бэ. Аль алинтай нь бол тэгш харилцах асуудал байдаг.
Тэгэхээр энэ тэгш харилцана гэдэг бол яг улс төр дээр бол тэгж сайхан харилцаж байна гэж одоо бараг хэлж болохоор байна. Гэтэ би яг гүйцэд бас тэгж хэлж чадахгүй л дээ. Одоо жишээ нь Путин ерөнхийлөгчийн Монголд ирж байгаа хийж байгаа айлчлалууд бол тодорхой хэмжээгээр бол тогтмолж иж байна. 5 жилд нэг удаа одоо болж штэ нэг ёсондоо. Хуучин чинь одоо социализмын үед одоо Брежнев дарга аль 74 онд л нэг удаа ирсэн. Тэгээд 26 жилийн дараа Путин ерөнхийлөгч Монголд 2000 онд айлчлалаа шүү дээ. Тэр бол их чухал айлчлал болсон. Улаанбаатарын тунхал батлагдсан. Тэгээд тэн дээр бол одоо ер нь хоёр орны хоорондын харилцааг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, ямар зарчмаар хөгжүүлэх вэ гэдэг бүх үндсэн юмнуудаа тэнд оруулсан байсан. Тэрний чинь үндсэн дээр их том асуудлууд шийдэгдсэн шүү дээ. Би ганцхан юм л хэлье л да. 2003 онд их өрийн асуудал Монгол улсын хувьд бол маш ашигтайгаар шийдэгдсэн шүү дээ. Бид нар чинь маш хэмжээний өртөө байсан зөвлөл холбоот улсад. Тэгээд бид нар 98% Оросын холбооны улс хүчингүй болголоо шүү дээ. Уг нь 70-30-ийн харьцаатай шийдвэрлэгдэх ёстой байсан. Олон улсын одоо жишгээр бол. Тэгэхэд 2% бид нэр төлсөн. Өөрөөр хэлбэл ерөөсөө бараг нэг өдрийн дотор л Монгол орн нэг хүнд ноогдох гадаад өрөөрөө бараг тэргүүн зэрэгт явж исэн улс нэг өдрийн дотор энэ асуудал нааштайгаар шийдчихсэн шүү дээ. Энэ асуудлыг бол тухайн үед Монгол улсын одоо манай засгийн газар Инквайр ерөнхий сайдын тэргүүлж ясан засгийн газар энэ асуудлыг шийдвэрлсэн байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр түүхэн Монгол улсын хувьд бол түүхэн ач холбогдолтой чухал юм болсон. Гэхдээ энэ утгаар би юу хэлэх гэж байна вэ гэхээр бид хоёр хөрштөөгөө тэнцвэртэй харьцах хэрэгтэй гэдэг нь би ялангуяа эдийн засаг дээр л хэлэх гээд байна л да. Бид нар чинь одоо өнөөдөр манай эдийн засгийн чинь харилцаа худалдаа эдийн засгийн харилцаа хятадтай 70 гаруй хувьтай байж штэ. Манай экспортын 90 гаруй хувь нь Будапешт хятад улс руу явж байна. Гэтэл манай эдийн засаг худалдааны харилцаа Оросын холбооны улстай бол маш их бага хэмжээтэй байж байна. Тийм учраас энийг л бол тэнцвэржүүлж авах хэрэгтэй гэж би бодож байгаа юм. Тийм. Тэгээд мэдээж яриг улс төрийн харилцаа бол маш их чухал. Эцсийн эцэд бол улс төрийн харилцаа өндөр төвшөнд байна гэдэг бол эдийн засгийн бусад асуудлуудыг шийдвэрлэхэд бол их сайн үндэс суурь болж байдаг. За, эдийн асуудал манд дараа нэвтрүүлэгтөө ярилцъя. За хүндэт үзэгчдээ өнөөдөр та бүхэн гадаад хэргийн сайдасан дипломат, их дипломат, ахмад дипломат Ломсогийн Эрдэнэ чулууны яриа сонсоо. Батале Багдаев студид алгуулсан удахгүй уулзцгаая.